Ингээд ихний мэдээлэл хойд эцэг эхийн дагвар хүүхдээ хүчирхийлж амнасыг нь тохироосон харамсалтай тохиолдлууд цөөнгөө гарсаар байна. За мөн дулааны улирал ихэлснээр хүүхдүүд гол усанд осолдох, галд өртөх зэргээр амнасаа алдах эрсдэл нэмэгддэг. Ийм тохиолдолд хүүхдийн эрүүл мэнд амнасанд тохирол учруулсан этгээдээс гадна хүчирхийлэл эрсдлийг мэдсээрэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. За үл хайхарсан асран хамгаалагчид ч мөн хуулийн хариуцлага хүлээх зохицуулттай юм. Шүүхийн шийдвэрийн захимсанд хүүхэд амиа алдсан тул асран хамгаалагчдад хариуцлага хүлээлгэсэн 9 тохиолдол байна. Жишээ 1. Шүүгдэгч нь өөрийн төрсөн охин ааг хоол хүнсээр зориудаар гачигдуулж асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс охин хоол тэжээлийн дутагдалд орж нас орсон. Иймээс асран хамгаалагч шүүгдэгч эсэд 1 жилийн хорих ял оногдуулсан байна. Өөр нэгэн жишээ. Энэ 3 настай дагвар хүүгээ хүчинтхийг завдсан. Улмаар энэ үйлдэлээ нуун далдлах зорилгоор бага насны хүүхдийг алсан. Ил нь хамтран амьдрагч энэ хүүг нь зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан байхад хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг албагүй үзүүлээгүй тул яллагдагчаар татсан. Энэ хэргийн шүүх хурал маргааш болох юм а. За хамгийн ойрын жишээ гэх юм бол одоо 2 настай хүүхэд нас орсон гэмт хэрэг дээр бол хамтран амьдрагч нь хүүхдийг удаа дараа бол зодож гэмтэл учруулсан юм нөхцөл байдал байдаг. Энийг ээж нь бол мэддэг. Тэгээд эмнэлэг зохих байгууллагад нь бол эмчлүүлэхээр очдог мөртлөө одоо зохих байгууллагад мэдээлээгүй ийм нөхцөл байдал байгаа учраас одоо асран хамгаалах үүргээ та биелүүлээгүй байна. Ийм эрсдэлт нөхцлөөс хүүхдээ хамгаалаагүй байна гэж үзэж одоо шүүхээр зохих шийтгэлийг нь бол хүлээлгэсэн байгаа. 2015 оны эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирвол хүлээх хариуцлагыг нарийн тусгасан. Тодруулбал хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан бол 450-аас 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-өөс 720 цагаар нийт тусдаа ажил хийлгэх, 1 сараас 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрвээ гэмт хэргийн улмаас хүүхэд нас орсон бол 2-оос 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах юм а.